1212. За 2025 оны 8 сарын 28-ны өдрийн оройны мэндийг Улаанбаатарчуудтай хүргэе. За одоо бид нэр Сонгон айхан дүүргийн 18 дугаар хороо өнөр оруулах хэсэгт ирээд байна. За өнөөдөр манай энэ Улаанбаатар хотын доктортой автозам тээвэр төслийн одоо координатор удирдагч манай Булгаа дарга битээр ирээд байна. За Улаанбаатар хотын доктортой автозам буюу англи хэл дээр complete street гэдэг нөгөө цогц гудамж гэж нэрлэдэг байгаа. Ягаад цогц гудамж гэж нэрлэгийг бол автозам, явган зам, ногоон байгууламж, борооны ус зайлуулах байгууламжтайгаа цуг явж байгаа юм төсөл байж байгаа. За энэ төсөл арга хэмжээний нийт 5 байршилд Улаанбаатар хотод 5 байршилд ийм цогц гудамж юм. Цогц гудамж ихээс энэ жил бол 3 байрал дээр бол ажил эхлээд явж байгаа. Нийт дундаж гүйцэтгэл бол 15%-тай. Төсөл бол 2022 оноос эхэлсэн. 26 оны 10 дугаар сар гэхэд бол дуусна. За ийм одоо байж байгаа. Дэлхийн банкны ийм санхүүжилттэй. Менежментийн хувьд болохоор Дэлхийн банкны менежментээр тусдаа төслийн нэгжтэй ингэж удирдагдаж, ингэж явдаг. Ийм төсөл байж байгаа. За ингээд Булгаа дарга одоо энэ хаана ирсэн байна? Төслийн явц ямар байна гэдэг товч мэдээлэл өгөө. Самбар дээр очиод ярих уу? За тийм. За бид бүхэн 2022 онд альбисан ажлаа зогсоо. тэрийг түр манайхан зогсоож байгаа шүү дээ. Тэр ажлыг түр зогсоож байгаа шүү дээ. Юм тайлбарлахад. За энэ самбар дээр тайлбарлая. За бид бүхэн яг нэгдүгээр хорооллын арын зам гэж бид ярьж ирсэн өнөр хорооллын гудамж дээр ирсэн байж байна. За тэгэхээр энэ өнөр хорооллын гудамж маань та бүхэн мэдж байгаа хуучин ингээд байсан зам гэхдээ бас нэлээдгүй ус тогтдог тэр зураг өргөнд чинь интернетээр явж идэг байсан. Тэгэхээр ийм зам байж. Тэгэхээр энэ манай төсөл маань Улаанбаатар хотод анх удаага энэ complete service жишг гудамжийг хийх гэдэг ийм төслийн хүрээнд агуулга ороод энэ байгаа замыг шинчлэх ажил 2 зам дээр хийгдэж байгаа. Нэг нь бол энэ өнөр хорооллын гудамж, нөгөөх нь бол Баян шөнийн гудамж замыг бидний ярьдаг геологийн төв лабораториос баруун зүүн сая хүртэл 5.6 км. За энэ өнөр хорооллын гудамж маань 2.8 км зам дээр одоо байгаа замыг шинчлэх. Гэхдээ зүгээр зөвхөн асфалтын шалхаас гадна доогуурх нөгөө уур амьсгалын өөрчлөлт эсэртэй байх нь улсын цайлах шугам болсон иж бүрэн байдлаар инженерийн шугамшүүлжийг шийдэх. За тэгээд явган зам инженерийн шугамшүүлж борооны ус, борооны ус зайлуулах дренэж системийг хийж байгаа. Иж бүрнээр ахин шинээр явган зам, дугуйн зам, ногоон байгууламжтайгаа. Тэгээд бас нэг онцлог байгаад байгаа нь бусад замууд бол ингээд зам явган замаа хийгээд орчдөг бол манай зам бүр яг энэ байрны гаднах айл орцоосоо гараад ирэх үүднийх нь талбайг нь хүртэл иж бүрэн гадна зогч. Өөрөөр хэлбэл манай complete street гэдэг нь ханаас ханы хооронд гэдэг концепцээр нэлийн юм өргөн цаар хүрээтэй бас байгаараа онцлог. Тийм учраас бас энэ зураг төслөө босруулахдаа Финланд улсын Финок болон MCPC компани бас ингээд 23-аас 24 онд босруулаад ингээд 25 оноос эхлээд Max Road компани болон Arch Capital компани маань ажиллаа эхлүүлээд ингээд явж байгаа. Юуных 2.2 км. 2.8 км зам. 2.8 км. За 2.8 км шалгарсан компани Max Road компаниас одоо Балангов захирал байж байна. За Балангов захирал юу 2020 24 оны 11 сард гэрээ хийсэн. За ингээ үндсэн ажил бол 25 оны 6 сараас эхлээд ажил эхлээд явсан. За энэ жил ингээд өнгөрсөн жилийн 11 сард гэрээ хийсэн юм байна. За одоо тэгээ энэ хэсгээр 2.8 км-ээр сэдвэн гүйцэтгэж байна. За өнгөрсөн жил 11 сард гэрээ хийсэн. Бид нар өвлийн сонсогчтой хугацаа өнгөрөөд 4 сараас эхэлж бид нар бэлтгэл ажилд орсон байгаа. За өнөр хорооллын 2.8 км замаас одоо бид нар 3 хэсэгт хоол үзэж байгаа. Өнөр хэсэг 500 м, 2 дугаар хэсэг км 700, 3 дугаар хэсэг бол одоо 700 м ийм 3 хэсэгт хуваагаад ажил хэрэгжүүлж байгаа. Одоо хамгийн ихэд бид нар өнөр хорооллын 3 дугаар хэсэг буюу энэ 700 м. За энэ хэсэг дээр ч юм уу 3 хуваагаад их. За одоо нийт хэдэн үе нийцсэн байгаа? Одоо өнөр хорооллын хэсгийн гүйцэтгэх нийт их ажлаас 15.9% гүйцэтгэхтэй явж байна. Одоо 2 цагаан бордюроо цогцолтой их юм уу те? Тэгээ энэ дэр 2 цагаан бордюроо хийсэн. Бордюроо 15.9%тэй. 2.8 км газрыг яагаад өнөөдөр ингээ 9 сар болж байгаа дөнгөж 15%тэй явж байгаа. За бэлтгэл ажилдаа дээрээс нь бид нар одоо энэ дээр зураг төслийн өөрчлөлт нэлийн юмуд орсон байж байгаа. Ямар асуудлууд гарч ирсэн? Одоо энэ 2.8 км дээр юу вэ? Хөрс солих ажлууд байсан. Тэрэн дээр болохоор энэ одоо байгаа энэ замын хүчлтийн доотлолт цементтэй хүчлэлт гарч ирсэн байгаа. Энэ болохоор 2000 онд тэгдчихсэн тийм хүчлэлттэй. Тэгээд тэрнээс хамааруулаад одоо байгаа төвшөнд тохируулаад зураг төслийн өөрчлөлт орсон. Дээрээс нь одоо энэ цементийн доотлолт бид нар ус зайлуулах юм шугам хийсэн. За энэ шугамыг хийхэд бол нөгөө цементийг молдогдох гэдэг ажил гарч ирж байгаа. Энтэй холбоотой бас нэлээ хүндрэл бэрхшээлүүд гарч ирж байна. Энэ яг хүндрэл бэрхшээлүүд харагдахгүй ч болгоо зөвхлөө. Одоо
2 орхон 8 км шүү дээ. Хочгод бол одоо бэлэн болсон байж байгаа юм хэсгээр. Хизээ очоо. Тэгээ энэ жил энэ хойд хэсгээ дуусгах юм уу? Энэ жил 2.8. Явган замаа яагаад хийхгүй байгаа бордюрээр тавьчихсан одоо ажлынхаа. Яг энэ талын хэсэг дээр нэмэлт тайлбар өгöd дараа. Энэ талд одоо бас ахаад нөгөө сангамжийн ариутгахын ажил яг энэ талаар ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хэсгийг нөгөө тэр айлын ажил хийсний дараагаар ингээд хавчилтын ажил хийгдээд явахаар учиртай жаа. Тэгэхээр Тэр зурсан байдаг байгууллагын борооны ус юулах ажил юу? биш цэвэр ус татваргын юм явж байгаа юм байна. Төсөл явж байгаа юм. Тэгэхээр тэрний ажил одоо бас тэнд бас яг хүлээгдээд тэгээ энийг дуусны дараагаар манай хочилт бас хийхдээ энэ айлын бас ажил хүлээгдээд бид бас энэ асуудлаар 6-7 сард бол энэ гүйцэтгэгчээс За энэ талаа нөгөө талынхаа явган зам яагаад бордюр цэвэр манай дээр нөгөө явган замаа хийгдэхээр хүлээгдэж Аха. байгаа. Макс руудынх нь хэн билээ таныг? Балдан ов. Балдан гов захиралд энэ жил хэдэн өртөө гүйцэтгэх энэ хэсгээ дуусахгүй юм 2.8 км. Энэ Одоо ингээ 9 сар болж шүү дээ. байна. Хугацаатай гэрээ байгаа. За энэ жил бид нар нийт төслөө 50% гүйцэтгэх гэж төлөвлөд ажиллаж байгаа тий. Одоо бол манайх тэр л нийт одоо 93 хүн хүч 30-аад техниктэй ажиллаж байна. За одоо ингээ уртлаас эхлээд ийшээ ингээ 50-д ер нь дуусч байгаа юу? Тий, бордюр тавих ажлууд хойш эргээд ингээд Дуусч байгаа. Одоо тэгээд юу гэх юм? Явган зам руу орох юм уу? Ус зайлуулах гэсэн юм уу? Ус зайлуулах системийн ажил энэ бүгд дууссан байна. 100% дууссан. Аха. Одоо бид нэр хаштгаан тавиад дууссан. Саяны манай хөрш компани Хэдтэй шугам хийсэн ус зайлуулах юм? ус зайлуулах шугам нь 30 диаметртай. 30 диаметртай юу юу? HTP хоолой. HTP хоолой. Тий. Одоо энэ шүүртэй хэсэгтэр болгон шүүрт худаг байдлуулж байгаа. Бидний хооронд нь HTP хоолой болж байгаа. Бордюрын хашлага энэ үндсэн зургаар бол нөгөө битэн хашлага байсан. Тэгээд нийт төслүүдээр бордюрын хашлага хэрэгжиж байгаа гэдэг бордюрын хашлага гэж хэлсэн байж байгаа. За яваарай. Дээрээс нь хүчлэлтэй ажил нийслэлийн бүх ажлууд полимержуулсан бие төмөр хийгдэж байгаа. Аха. Тэгээ манай зурагчлаар анханасаа 2023 онд хийгдсэн энгийн бие төмөр хийгдсэн байсан. Тэрэн дээр бас полимержуулах өөрчлөлтүүд бас орсон байж байгаа. Орчуулсан байна уу? За энэ хэсгээр хийгдчихэд явган замын ажил яагаад эхлэхгүй байгаа? Энэ хэсэг чи явган зам, дугуйн замтай. Явган замтай энэ талтай ногоон байгууламж. За явган зам, дугуйн замын ажлуудаа хизээ эхлэх юм? Зогшоод орж байгаа юм энэ байсны. Доор өөрөө бас нөгөө ус зайлуулах шугамтай. Систем Энэ зогшоод уу? Энэ танаа дээр ийм айлуудын гадна зогшоод юм уу? Үүд хүртэл хэдэн метр газар байгаа нийт? Хэдэн метр квадрат талбай орж байгаа төгчлөлтөй. Энэ бетон юу юу? Асфальт училтай. асфальт очилт. Одоо энэ суурийн дэд суурийн ажил явж байна. Энэ дээр CTCS-ийн училт яваад дээрээс нь асфальт очилт. Ийм хэдэн метр квадрат талбай байгаа. Энэ өнөр хэсгээр гадна төгчлөлттэй. Ер нь бол дараа одоо хараа тэр байшингийн наатлаас нааша бүх талбай бол бүрөө орж байгаа. Яг чэйжэр бол би метр квадрат хэлж мэдэхгүй байгаа. Хэдэн хэсэг байгаа? Ер нь бол одоо энэ ханаас орчноос гарч ирсэн бүх хэсгүүд хамрагдчихар байж байгаа. Хэдэн хэсэг байрлал байгаа? Ерөөсө өнөр хорлын атлын гудамжийн тэр чигтээ хамарч байгаа. Тэр хэсгээр. Даваа байгуулсан жагсан юм. Одоо яг хэдүүлээ ингээ хахаар болцсон байгаа гэдэг. Яг эний доор бол энэ ус зайлуулах шугамуд бүгд ингээ угсрагдаад инженерийн шугамуд бүгд угсрагдаад одоо ингээ явган замаа авахд бэлэн болцсон байгаа байлтай ч. Инженерийн шугам хоолоонуудаа шилжүүлээд борооны ус зайлуулахыгаа тавиад лотко энэ хуучны лотконууд нөө хуучны тэр ус зайлуулахууд хийж байгаа юм. Бас нөгөө бүрэн хүчин шалгаар ажиллахгүй бас таах одоо энэ микролаар ус тогтчихдаг байсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх. Одоо энэ чинь ингээд цаашаа нэвт явах юм биш үү те? Цаатлын хэсгээ хаагагүй байгаа юм биш үү? Одоо бид яг нэг 3 дугаар хэсэг байж байгаа. Өнөө шинээс эхлээд ингээд цаашаа 2 дугаар хэсэг рүү ингээд үргэлжлүүл явна. За бас нэмэлтээр хэлэхэд замын хөшлийн газар тэрвэрийн цагдаагийн албанаас бас бүтэн зам хаалгахгүй хэсэгчилж хаа гэж бас шаардлага тавьж байгаа. Тэгээд нөгөө хөдөлгөөний урсцынхаа тасралтгүй байдлын хангалтаас тэр нь бас яг ингээд нөгөө хийцлийн ажлын төлөвөө бас тодорхой хэмжээнд Биш ээ төлөвөд хэн бэлээ таны? Балдангом энэ айгу удаа явчихсан богино зам. Одоо ингээд хичээл сургууль зуны үлээр дуусч идэг, сургууль орохгүй хүүхдүүд ирж идэг. Хэдхэн метр газар энэ хэсгээр ингээд бордюроо тавиад явган зам энэ хажуутлыг туцалсан бол явган зам хийгээд хэрэгтэй шүү дээ. Одоо энэ дээр Айгу удаан байна шүү дээ. Чи бусад газар дээр одоо замуудыг маш хурдтай тавьж чанарын өндөр түвшинд 24 цагаар хийж байна. Өдөр шөнө ээлж байна. Замын өчтүүд ер нь шөнө явж шүү дээ. Иргэдэг хөдөлгөөн садлахгүй. Танаар тэгээ шөнө болохоор юм хийлээ. Хоёр ээлжээр явж байгаа. Энэ дээр нэг хүндрэлтэй за энэ хуучин бетон байна. Дээрээс нь энэ борооны усны шугамыг хийгээ явангууд энэ хавийн нөгөө доогоор сургалтсан байгаа холбоо кабель цэвэрлсэн шугамуд гэдэг ийм асуудлууд айгүй гарч ирж байгаа. Ялангуяа баян хөшөөний зам дээр нөгөө төлөлтийн хэсэг бол одоо тараасаа байгаа тэр чигтээ одоо 3 юм зэрэгцээ цэвэрлсэн шугам харагдсан. Тэрэн дээр бид нар ахаад нөгөө цэвэрлсэн шугамтай уйлдуур дахин төлөлт хийх гэдэг нэг ийм хүндрэлтэй асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ шилжүүлээл юм уу тэгэл хэрвээ хуучин байсан бол зөвшөөрлийг авч байгаа тэнд нь үлдээгээд бусад юмнуудын том байгууллагуудыг бол шилжүүлээл тэгээд явна шүү дээ. Энэ замын гол онцлог нь бол одоо энэ дээр ямар ч ус тогтох хэрэггүй. Борооны усыг бол бүгдийг ингээ бүтээх хэрэгтэй. Одоо эндээс орж иж байгаа ус нэгт урсаад тэр Москвын наадтын тэр гол руу орох хэрэгтэй байхгүй. Тэнгүүд одоо эндээс ингэж 2 м танаа машин уу? Явж байгаа. Тийш гарч идвүлээ. За энэ эсгүүдээ ингэж яваад
одоо ингээ явган замаа ингээ хажуудлын дугуйн замаа игээд явах юм байна шүү Явган зам, дээ. дугуйн Энэ хажуудлаа зам ингээ. явна. За тэгээ ингээ цаад руу явах юм байна шүү дээ. Тэгээ энэ жил хэдэн сар хүртэл ажиллаад хэдийн 50% байна гэж байгаа шүү дээ. Ажлыг нь 50% талын сэгэж харих гэдэг юм уу? Талаараа замаа дуусгаад хийх юм уу? Аргач нь яах юм? Талаараа замаа талаараа дуусах. Талж дуусах. Аха. Тий. Талаа дуусаад энэ жилийн төлөвлөгөө чинь хэдэн сар хүртэл ажиллаа? Ер нь бол 10 сарын 15 хүртэл ажиллана. Аха. Өдөр шиний 2 ээлжээр явж байгаа манайх. 10 сарын 15 хүртэл энэ юу баруун зүүн талаасаа эхэлж яваад тэгээд ийшээ яваад дуусах юм байна шүү дээ. Аралцгаар 1.7 орчим. 1.7 км орчмоор дуусгаад ирэх жил. Туршиг хэсгөө бол уусна хурцтай ажлыг бол Угаасаа төлөв нь 2 жил байсан юм уу? Ер нь бол 2.8 км газар. Нийтдээ 8.5 байгаа юм. Энэ дэр 2.8. Баян гошин үсэлтэр Тэр чинь бол тусдаа төсөл. Тэр чинь хамаа авахгүй шүү дээ. тий манай Тэгээ өөр компани авсан үзэж чинь манай төсөл. цуг юм. Тий хамтдаа зэрэг явж байгаа. Одоо хоёул Тэгээ нэг компани хоёр зүжээ тэр тендер тусдаа шүү дээ. Тий. нэг тендер. Нэг тендер нэг хамт зарлаад байсан. Зөв зөв. Хоёр багц гэсэн үг байхгүй. Аа. Нэг нь Баян шүү гэсэн үү? Баян шүү. Баян шүн дээр очих уу? Хідүүлээ нэг сэлбээр очиж байгаа. Сэлбээр Баян шүний төслийн явц хэрвээ. Баян гошин төслийн бас мөн 3 9 туусан ба одоо бид нар сүүлийн нэг Баян шүн дээр хэдэн км лээ? 5.5 км. шаврын 5.1 хэдэн зүйл 5 км. Төснөө ихсэн үү? Төслийн ажлын явцсан сүүлийн 700 км дээр бороо ус ажиллахын ажил хийгдэж дууссан. Хашлахны ажлууд хийгдсэн. Тэн дээр бас хөрс солих ажлууд байгаа даа. Хизээ хөрс ойлгож Хөрс ажиллаад. солих ажлуудаа хийгээд дууссан. Сүүлийн Одоо энэ жил 30 руу орох юм уу? хүчтэй ажил руу орно. Хожтой ажлынхаа одоо юу хэдэн километр хожид дуусах энэ жил? Өдөр л яг 10 сарын 20 15. Өнөр Баян гошин хоёулаа нийлээд нийт ажлага 50% гинэ гэж төлөвлөж байгаа юм. Тэгэхээр энэ дээр одоо 1 км 700 орчим Баян гошин дээр бол нэг 2.5 км өдөр дэмжлэлтэй хийгээд очиад Хучлаа тий. одоо хамгийн гол нь хучлаас өмнө нөгөө борооны ус зайлуулах систем гэдэг ажлаа бид нар маш болгоомжтой хийхгүй тэр доор нөгөө тэрвэсний шугамд гараад ирсэн ажил явах өндөртэй очиад байгаа. За тэгээд хурдан шийдвэрлэл явна шүү дээ. Анханасаа талбайн судалгаагаа сайн хийхгүйсэн та. Айгу энэ танаа ажил айгу удаа яваад байгаа шүү. Баян шууд дээр чи юу ч хийгдэггүй. Одоо энэ жил ингээд бүтэн жил дуусч байна. Танаа өнгөрсөн жил гэрээсэн юм биш нэг тэн дээр. Тэг 11 сард тийм. Тий. Анханасаа хуурн тийм байсан юм уу удаагаар өөр нь. Нөгөө Бүгд нь 100 өнгөрөд Улаанбаатар хотод 106 км зам засаад дуусч байгаа. Та хэд нэг 5 6 км замтай ноцтой сууж идэг. Тийм байгаа шүү. Энэ жил дээр хугацаанд 50% гүйцэтгэв шүү. Тэгээ хүндрэлтэй асуудлууд байл хурдан шийдвэрлээрэ. Дэлхийн банкны төлөөллөөс ирсэн байна уу? Юунес? манай зөвлөх компани Аха. компаниас хяналтын зөвлөх. Hello. Nice to meet you. Nice to meet you. David from the city, deputy mayor, checking some work. No, it's good. Yeah. Nice to see you coming here and what's happening here. Yeah, checking on site what's going on there. What's the issue? Yeah. What's the current status of the work progress? What was the plan to complete this year? You know, I just heard that this is now it's the end of this summer season almost. So then only 50% of work is completed. You know, now as he mentioned, another 30% must be completed this year, but we only have 1 month. Yes. Yeah, that's the issue. That's why I am asking what was the issue. I've already invited the contractor for tomorrow. Mhm. Have a discussion on the work plan. Road The plan. new work plan. Yeah, new work plan. So this year we must complete this 50% of the all planned work. So now only we have 1 month, yeah. За юу тэгээд 2 ээлж гаргаад ажиллаад 50% дуусгана гэдгээрээ дуусгана. Тэгээ ер нь зуны дулаан үйлрэлтэй ямаа шахахгүй. Одоо ингээд сургууль цэцэрлэг ороод замын ачаал нэмэгдэж байгаа үед ингээд ажиллаа хийж идэг. Ер нь маш удаашралтай явж байна. Яг танаад гэж хэлэхэд одоо нэг ийм зам дээр яг гэж үнэлэхэд асуудлуудаа шийдэж чадахгүй байна. Айгу жижиг юм ярьж байна. Талбай инженерүүд асуудлуудаа шийдэх явуулж булгаад гаргачихсан тэр асуудлууд байх юм. Юуны Баян шөнийх тэгээд хэдэн хувьтай явж байгаа. Эхлээд энийхээ хажуудлын ашиглаа хийж гисэн үү бүрдүүрээ? 700 м дээр нийт хэдэн километр вэ? 5.5. Тэгээ энэ жилдээ дуусах юм ашиглаа. Эсвэл талд нь үргээд хашлаг туучилт хоёроо цуг явах юм уу? энэ дэр тий Баян гошин дээр ганц хүндрэлтэй юм түрүүний миний хэлдэг. Яг нөгөө хашлаг дагаад нөгөө тэрвэсний шугам гараад ирсэн. Одоо нөгөө юун дээр очихдоо ч өөр компани байгаа. Хятад гүйцэтгэж байгаа тий. За юу яан ч би Макс Руудын захирал нь хэмэлээ та. Батлах гүйцэтгэж батлах. Батлах захирал яг удаа явж байгаа шүү. Хариуцлагатай хэлээ. Бид нар одоо зөндөө ажил дээр явж байна. Асуудлууд байгаа. Тэгээ булгаа захирал координатор юм чи юмаа шийдээд явах байх. Одоо 9 сар болж байгаа чи ингээд 1.1 км-тэй сууж идэг. Энэ ч болохгүй шүү дээ. Харин тий.
Тэгээ энэ жил 50% ажлынхаа гүйцэтгэлтэд хүрэх ёстой шүү. Хугацааны гэрээний дагуу. Тэгээ би 10 сарын 15 авч ирж шалган танахыг. Шаардлагатай энэ жил ажлаа сайн дуусгах юм бол хэсэгчдэд комисс ажиллаж болно. Заавал бүтэн гэхгүй заяа. Би улсын комисс дээр уян таанд штэ. Хэсэгчдэд дууссан газрынхаа 50% дээр ингээд тэгээ хөдөлгөөн ороо юмаа нээж болохоор байж байгаа. За тэгээд юу яа хоёр ээлжээр ажиллаулаад явж байгаа тий. Бүтнээр нь хаахгүй бүдлгөө ихсэж байгаа сургууль цэцэрлэг орж ийн. Тэсгчд чаагаад ажиллаад тэгээ сайн дуусгаад. Одоо хүндрэлтэй асуудал байна уу танаас? Одоо бид борно басыг одоо тэр баян шүн дээр л цэвэр устай шум гарч ирээ. Тэрний дүүлэлт очил ерөөхдөө бас гай болцсон. Дүгнэлтнэ. Хаана ямар цэвэр усан шүү. Яг борно ус хийхээр давхар цэвэр устай шум багаад байгаа. Давсчаад нөгөөтгөө хунцар хоолоо олцоод усуугаа өдөрт газар ажиллахаар хийхгүй гэдэг. Тэгээ зурган дээрээ нэг тийм юу гарч чаддаг. Тэгээд ус угдаа тийм асуудалгаа булаадаар яга шийдэхгүй байна тийм. Яг энэ зураг босруулах шатанда гарч ирээгүй байж байгаа. Яг гүйцэтгэж ирсэн чинь тийм асуудал гараад ирсэн. Бид дэс яг энэ чиглэлээр усуугүй өдөрт газар болон геодез усны байгууллагатаас уулзалтууд зохион байгуулсан. Тэг ямар ч сан яг энэ давхцаж байгаа ашгуудээр инженерүүд бүр газар дээр хэмжилтээ хийгээд шийдлээ олъё гэж зургийн компани маань бас энэ дээр ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь ойрын та тэмхүү юм дээр хурдан ухаж үзээд ирч яасан бол усуугүй ч нийслэлийн харийн агентлагууд ч тийм. Хурдан урд шийдвэрлээд явна шүү дээ. Нийслэл өөрөө өөрийнхөө ажлыг ерөөсөө гацаана гэж байхгүй шүү дээ. Бид нэр ерөөсөө энэ бата хүндрэлтэй юм шийдэж байгаа. Ер нь бол цэвэр усны PVC хоолоо одны хүндрэлтэй асуудал биш. Том ч хоолоо юу биш байгаа. Шийдвэрлээд явах боломжтой. Одоо реклам ус хичээлийн шинж эхэлж. Одоо ялангуяа энэ ингээд иргэдийн аншин сууд гэсэн. Энэ хүүхдүүд ингээд хичээлдээ гараал явна. Тэгэхээр хүүхдүүдийн аюулгүй байл, энэ иргэдийн аюулгүй байл, дуу чимээтэй холбоотойгоос онцгой анхаарч аюулгүй ажиллагаагаа маш сайн өндөржүүлэхгүй бол яг хичээлийн сургууль энэ хэсгийг гадна талбайд өгчл байгаа юм машинуудын донд. Одоо энэ бүрийг хийгдэж шүү дээ. Одоо ингээд явган зам дээр та одоо 50% дээр хүрч чадах юм уу энэ жил. Энэ тэгээд 100 хийж яахгүйсэн энэ гадна өгчлөлтөд талбайг зүгээр. Талбайгаа энэ бетон уулаад энэ доор ч юм бол юм байхгүй шүү дээ. Яг энэ 100 хийгээгүй. Булгаад дараагийн энэ 100 энэ гадна талбайд өгчлөлтүүд нь яваагүй. Эдгээр ямар ч сан энэ дээр бол мэдээллүүдийн нөгөөс яг ганц нэг мэдээлэл ямар хамаатай юм бэ? Би талбай явж байгаа. Энэ яг одоо чи энэ дор нөгөө бохрын шугам бас нөгөө бусад ажлын хийгдээд тэр эдийг бас хүлээгдэжсэн ажлаас байж. Одоо яг тийч очиж тэр манайхаас тусдаа нөгөө өмнөх ажлуудаа тэрийг хийж манайх явахаас хүлээгдэжсэн. Жишээ нь гадна талбай ерөө энэс ингээд төгчгөр бол эн чинь бол байрны өмнөх гадна талбайд бол өөр дэд зөхгүй шүү дээ. Хуулаад ингээд хийчихгүйсэн 100. Амралтын үеэр. Тэр буруудар болохгүй бид нар энийг өгчсэн энэ боржуу суулгах дээр юу бас гараад ирсэн. Дор нь бетон гарч ирээд бас нөгөө төлөвлөжсэн хугацаа маас гэж хол сумчдаг. Тэгээ тэн дээрээ суулгаад яваад гаш шийдвэр гаргах гэсэн. Бетон гарч ирэхээр сайн штэ. Суурьч орон бетон суурьтай л байгаа цол. Тэгээ тэн дээр чинь шинжилгээ аваад физик үнэтэй. Хулгай ихэд борон усны хулгай ихэд чинь хугацаа маань жоохон хугацаа аваад. Борон усны хулгай дээр байна. За тэгээд юу яа энэ жил ажлынхаа гүйцэтгэд хүрэх ёстой. Маш 50% чинь удаа хийж чинь тий. Тийм байгаа шүү тий. Тэгээ дараагийн байр руу. Энэ дээр энийг тусгач за.